Сэмбэцхано багангийн бүгшид дэмжих төсөлд оролдоод 14 сургуулийн багангийн багш бинсэн миний бие оролцож байна. За ахмаа гарах хичээлээ орчлын ертөнцийг судалцгаая 5 дугаар ангийн хичээлээ. За дараах сургалтын зарилтыг хүргэж бэлтгэсэн байгаа. 5-1-ийн Б дэлхийн тэнхлэгийн тойрон эргэсний улмаас нар хөдөлж байгаа мэд харагдгийг загварчлах. 5-1-ийн Б өдөр шөнө ээлжиж буй үзэгдлийг дэлхийн тэнхлэгээр эргэх хөдөлгөөнөөр тайлбарлах. 5-1-ийн Алтан ганц ба 7 хотын байрлалыг зураглаж зөв чигээр тодорхойлох гэсэн хичээл байгаа. За ер нь бол нэг хичээл маань 11 цагийн хичээл бэлтгэгдсэн. За энэ дээрээс ер нь ээлж хичээл 10. За энэ хичээлийн хэрэглэлтгүүнийг танилцуулъя. За энэ хичээлийн маань зорилго болохоор од гол өөрөөсөө гэрэл гаргадаг халуун хий бөмбөг болохыг ойлгох, 7 бурхан алтан ганц зэргийг гол одуудыг таньж сурах. За тэнгэрийн зөв чигийг тодорхойлох гэсэн зорилготой байна. За энэхүү хичээлийн маань ер нь хэрэглэлтгүүн болохоор за энэ шөнийн тэнгэрийн газрын зураг. За энэ дээр болохоор мэдээж хүүхдүүдийг шөнө болоод ирэхээр оройн цагаар өрн газрын зургийг яаж даламжрахад яаж олж болох зөв чигийг тайлбарлаж өгөхөөр байгаа. За дэлхийн эргэлт ба өдөр шөнө. За өдөр шөнөд ер нь дэлхийн эрх явцад яг ямар өөрчлөлт гарах вэ? За алтан ганц цод гэж яг арилгыг хэлэх үү гэдэг нь орж байгаа. За ингээд зөв чиг болох. За ер нь хүүхдүүдийн ер нь амьдрал дээр өөрт нь ойр байдаг зүйлүүдээр ер нь хүүхдийн кино болохоор энэ хүүхдүүдийн анхаарлыг татах үзээр ингээд зөв чигээ гэж хэлсэн. За шөнийн тэнгэрт шанаа. За шанах хэлбэртэй одыг хайх. За ингээд шанаглаад маань ийм байдаг шүү гэдэг хүүхдүүдэд таниулах маягаар бэлтгэсэн. За тэгээ одуудын нэрүүдийг ингээд тус бүртэн ингэж байрлаж хүүхдүүдэд ер нь таниулахад бэлтгэсэн байгаа. За ялгаатай сурагчид маань болохоор бас яг адилхан иймэрхүү тарах мэдрэмж бэлтгэсэн. За энэ дээр болохоор яг гэхээр ялгаатай онцлог ялгаатай хүүхд маань нэгдүгээр одоо цифрыг таних. За тэгээ юмыг нөгөө давхар нөгөө ойлгох маягаар бэлтгэж өгсөн байгаа. За тэгээд 7 мод ягаа юу энэ дээр буцаар холбож оёхоо тогтоохоор ингэж бэлтгэсэн. За хүүхдүүдэд ер нь бол алтан газруудыг ер нь бол яаж олох вэ? Яг ямар хэлбэртэй байдаг? Шөнө болоод ирэхээр яг хаанаас шанган хэлбэртэй болох вэ гэдэг маягаар ер нь бол энэ тараах баталгааг бэлтгэж өгсөн. За энэ таван алхамтай алхам бүртэн одоо ингээд тус бүр өөр юм байгаа. За энэ дээр болохоор мэдээж давхар хичээл хэрэглэхдээ багаар хүүхдүүдэд тоглонгоо бас давхар хэрэгжүүлэхээр за тэгээд энэ дээр болохоор том шаныг хайх. За гараар яаж ингээд хоорондын зай хэмжих вэ? За тэр мэтчлэн ингээд загвар бүр тайлбартай юм хийж өгсөн байгаа. За зөв чиг луужиг. За энэ луужиг болохоор би нөгөө хүүхд багаар оролцож байгаа явцад ер нь баг дундаа ингээд хэрэглэхээр за дээрээс нь луужингаа тавиа яг яаж ярих вэ? За мэдээ хайр зүг баруун зүг гэх тэр зөв чигийг болохоор бэлтгэсэн. За энэ дээр одоо тэгэхээр мэдээж одоо орны эвлүүлэг гэж байгаа. За тэгээд одоо оронгоо бас давхар хүүхдүүдэд нөдлөөдөг тогтоох зэрэгээр эвлүүлж хийхээр бэлтгэсэн байгаа. За ялгаатай сурагчдаа бас муу айдал энэ тараах баталгааг бэлтгэсэн. За ингээд 5 алхамтай. За янз бүрийн нөгөө нэг сурагч байдаг учраас тэрхүү сурагчдаа ойлгуулах маягаар одоо нөгөө хүндөвтөр гэдэг сурагч байгаа учраас за юм зургийг хараад бас дуурайг зураад будаад цэгээр тэмдэглээд за ингэж хийж бодсон юм байна. Ямар өвчтэй байдаг юм бэ гэдэг зүйлийг хэлсэн байгаа. За тэгээд ээлж хичээл 11 цагийн хичээлийн ер нь бүгдийг хөө орж болсон. За багш нар бас бүгдийг бас авч хэрэгж болохоор за тэгээд энэ дээр мэдээж нөгөө хичээл ихнийхээ өмнө мэдээж нөгөө сэдэлжүүлэхээр бичлэг зураг за тэгээд ер нь дуу оруулж өгсөн байгаа. За тэгээд хүүхдүүдтэй болоод тэгэхээр за мэдээж баг дундаа бас ингээд эргэж болохоор тийм ээ дэлхийн хөдөлгөөнийг яаж хийснээр хийж болох вэ? За мэдээж багаараа бас хамтраад гарын дорхотрaalаараа бас хийж болохоор ийм зүйл бэлтгэсэн. За тэгээд за дэлхийн хөдөлгөөний загвар гэдэг ийм хайрцаг за ер нь бол бас муу адилхан хүүхдүүдэд харуулад хийхээр за гарын дорхотрaalаар бас хийгдсэн байгаа. За энэ дээр мэдээж үзүүлэнгийн ашиглах заавар. За заавартайгаа за муу адилхан ингээд хүүхдүүдээс ингээд төсөөлөн бодох.
За мэдээж асуулттай хүүхдүүд өөрсдөө хариулахаар бас туршилт хийж болохоор байгаа. За туршилтын заавар бүртлэн дээр тусгаж өгсөн. За мэдээж энэ дээр ажилтныг хийх зөвлөгөө. За энийг ингээд ямар хэм маягаар ажиглаа зөвлөгөө хийх үү тийм ээ. За тэгээд давхар мөн адил багшд бас мэдээж бас цаашдаа яаж хэрэгжүүлэх үү гэсэн ийм зөвлөн зөвлөгөөгөө бас хандтгаад ингээд энэ хайцсан дээр ингээд тусгаж өгсөн байгаа. За ялгаатай цуврагчтай бас мөн адилхан нэг ийм гарын авлага бэлтгэгдсэн. За мөрдөгчийн үнэлэх гэдэг. За энэ дээр болохоор мэдээж хүүхд маань мэдээж бусдаагаа юм уу адилхан ингээд яг ижил төвшний даалгавар хийж байгаа мэт харагдахаар за дотор нь болохоор мэдээж зурна, за зураад будна, за мэдээж цифрээр манай ялгаатай цуврагч маань цифрээр хоёр тодорхой цифрүүдээр мэддэг учраас энэ дотроо цифрээр тэмдэглээд ингэж хийхээр за аргашгаа энэ олон хөндөж байгаа. За энэ яагаад хөндөж байгаа юм гэхээр мэдээд төвшин болгонондоо энэ бүх ангийн хүүхдүүд хэрэгжилж болохоор за мэдээ цаашаа хөндрөгдсөн зураг буцаа зурна. За зурсныгаа дараа буцаа байрлуулад юм дээр одоо нэг гарын өртөнд дээр ингээд зөв чигийг хааж тэмдэглэхээр ингэж бэлтгэгдсэн. За мөн адил пазлыг ерөн сонирхолтой маягаар энэ хүүхэлдэйн баатруудаар за тэгээд нөгөө дэлхийн гараг одоодаараа зөвлөж хийсэн байгаа. Ингээд математик дээрээ бас уйлсахаар интеграцчлахаар за гурвалжин одоо пирамид тийм ээ пирамидыг үүсгэхэд ирэхэд за тэгвэл сар эргэлтийг дүрс гарч ирэхээр байгаа. За энэ дээр мөн адил за ингээд дэлхийн тэмдэглэхээний зураг энэ төр гараад ирэх байгаа. За одоо дараах ер нь бол хэрэглэгдэхүүний бэлтгэхэд ер нь ашигласан дижитал технологи дээр танилцуулаад за дижитал технологи дээр болохоор би Mozart Education-ыг ашигласан байгаа. Mozart Education дээр болохоор мэдээж за одоо оронгийн нөгөө хөдөлгөөн за мэдээж яаж өөрчлөлт орж байна. За тэгээд нарны сүдэр үүсгчийг яаж эргэлтэнд харуулж болох вэ? Дэлхийг ойроос харах боломжтой. За ингээд бүр од болгоныг нь ойроос харуулах боломжтой видео би Mozart Book-ос хэрэглэсэн байгаа. За DVD болохоор мэдээж хүүхдүүдэд мэдээж сонирхолтой бичлэг богино хэмжээний болон хүүхдүүдийн сонирхлыг татах бичлэг дээр бэлтгэсэн. За Canva энэ дээр аппликейшн дээр болохоор мэдээж PP PowerPoint мэдээж өгөөд за үүн дээр гаргасан байгаа. За Gemini дээр болохоор мэдээж хүүхдүүдийг хэрэглэгдэхүүнийг хэрэглэхийг ер нь сонирхол татахад энэ санаануудыг авсан. За тэгээд бүх хэрэглэгдэхүүнийг ер нь QR generation-ыг ашигласан байгаа. За тэгээд ингээд ажлын удас болон ээлж хичээл ашиглаж байгаа бүхий зүйлүүдэд хуваалцуулсан. Багшны та бүхэн гэсэн бүгдээр ашиглах боломжтой. За тэгээд ер нь бол уншлагын хүүхдүүдэд ер нь бол уншлагын юм бас ном бэлтгэсэн. Тэгээд энэ номноос бол мэдээд бүх хүүхдүүд уншиж сонирхоод ер нь бол өөрийнхөө бодлороо бас зураг номны тэмдэглэл хөтлөх болохоор байгаа. Ингээд анхаарал татсан баярлалаа.